За өнөөдөр гэрлүүгээ харж байна. 6 дахь өдөр. Бүтэн 6 өдөр одоо яг үннийг дэнслэхийн тулд ард түмэндээ хэлсэн үгэндээ эзэн байсаар яваад одоо ингээ морьтой гэрийн зүг явж байна. Тэгээд хилчт маань бид нарыг гаргаж өгөө. За энэ замын дундаас дархан зэд хамтай бүтээлийн нуруунд дархан цаас газрын одоо ажилчид бол юу фургон биднийг бас тосож авах гээд ирсэн байна. Хөрх энд шавар суудсан. Бид нар одоо ингээ шавраас гаргаад тэгээ явцгаан да. Тэгээд бүх тусал дэмжсэн бүх хүмүүст маш их баярлаа гэдэг хэлье. Нуудлын дэнс зөвхөн үрд үннийг л дэлгэх болно. За явсараад ирлээ. Тэгээ одоо энэ газар ингэж 3 дахь удаага ирж орно гэдэг өстө тавилын юм да. Өстө хэлсэндээ өрөх гэж л эр хүн хэлсэндээ эмээлт мөр харьсан да гэдэг шиг хэлсэндээ өрхийн тулд зорин 3 дахь удаага ирлээ дээ. За энэ 3 дахь удаагийн явалтал хамгийн эцсийн байдлаар бүх юмыг ил тод дэлгэнэ. Ирж байгаа бид нарыг одоо 14 км-ийн анаас буцаах тушаал өгсөн хурандаа өөрөө ирж байгаа. Өөрөө одоо надтай цуг газарчлаад өөрөө бүх юмаа тайлбарлаад явна. Одоо байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Бат Эрдэнэ танд бас маш их баярлалаа. За тэгээд тусал дэмжсэн бүх Facebook найзуудаа баярлалаа. Тэгээ өнөөдрийн дэнс хаач үннээр бодит газар дээрээс нь үнэн худлыг дэнслэх болноо. Итгэж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Зэд хамтай бүтээлийн нуруу. За сайн бацгаана. Өнөөдрийн дэнс нэвтрүүлэг хялгант тосхон зэд хамтай буюу бүтээлийн нуруу руу орох гээд ингээд 3 дахь удаага ирсэн байна. За бид анх бол зөндөөл ярьж байгаа. Анх бол ирээд зөвшөөрлгөө ирээд хууль дүрмөө биелүүлээгүйгээд бид нэр буцчихсан бол 2 дахь удаага хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөлтэй, байгаль орчны сайд Бат Эрдэнээс зөвшөөрөлтэй. Тэгээд зэд хамтай бүтээлийн нурууны бас энэ тусгай хамгаалтын газраас зөвшөөрөлтэй ингээ албан ёсоор 2 дахь удаага ирээд орсон. За маш их саад бэрхшээлийг даван туулж явсаар ухаад сэндичээд хаяад явсан. Тэр уурхайн одоо бол уурхай ажиллахгүй байгаа гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд тэр 6-7 жил одоо ухаад орхисон. Тэгээд ухаж орхиод 6-7 жил болцсон. Тэр уурхайг одоо очиж яг ард түмэндээ яг үнэн худлыг дэнслээд харуулах гэж явсан. Яагаад тэрийг харуулах гэж яваад ингээ 3 дахь удаага зорж ирээд байна гэхээр өнөөдрийн дэнс нэвтрүүлэг 4-5 жилийн өмнөөс амлсан. Хэлсэндээ өрхийн тулд ард түмэндээ тэр байгаа зүйлийг үнээр нь харуулахын тулд дээрээс нь маш их хүмүүс янз янзын юм ярьдаг. За тэнд дахиад нөлөө бүхий хүмүүс газар ухаж байна, алт ухаж байна, нинжа нар орцсон байна. За дээрээс нь наагуурны дархан цаацтай газар хилийн бүс зурваст бас их мэдлэлтэй хүмүүс байшин барилга бариад ан гөрөө игээд амьдрдаг. Тэгээд маш олон ийм хардлага сэрдлэг байдаг. Энэ бүхнийг л одоо хамгийн гол нь өнөөдрийн дэнс ард түмэндээ яг үнээр нь бодтоор нь харуулахыг хичээж явсан. За тэгээ бид нар ороод 2 дахь удаага ирээд зөвшөөрөлтөй албан ёсоор бас тодорхой хэмжээний зарлага мөнгө цаг зав зараад явж исэн. 2 дахь удаага иртэл хилийн отрядын захирагч хурандаа Эрдэнэ буян гэж хүн бид нарыг дээрээс тушаалтаа авахад бид нарыг буцаасан. Яагаад буцаасан бэ гэдэг нь бол онцгой болоод үлдсэн. Бид нар 14-5-6 км-ийн наанаас үнэхээр маш их саад бэрхшээлийг туулаад очиж явхад хурандаа бол бид нарыг шууд буцаасан. За тэгээд бид нар хамгийн гол нь ийшээ ороод сүлжээ байдгүй, ямар ч сүлжээ байхгүй, утас барихгүй учраас бид нар одоо тухайн газараа ямар ч ярих боломжгүй. Тэгэхээр бид нар бүр буцаж яг эндээ ирээд ийшээ хялган тосгонлоод өгчөө сүлжээ ордог учраас бид нар буцаа явсан чинь Эрдэнэт рүү яг гараа явж ясан чинь Эрдэнэ буян хурандаа одоо буцаад ирвэл би та нарыг өөрөө дагуулад явъя. Хил дээр асуудал үүссэн байсан гэсэн. За бид нар яг үүндээ буцаад ирэх гэсэн боловч нөө зураглаач дүү зоргоо маань чихэн дээр нь хатаг гарсан байсан учраас яаралтай хаалганд орохгүй болохгүй амь насанд аюултай болсон учраас бид нар яалч юу явсан. Одоо бид нар ингээд өчигдөр орой бас гараад за бас найз маань ингээд өөрийнхөө машинд хэрэгтэй гэр бүлээрээ бас ингээд
бас ингээд нэг найз маань ингээд одоо яг ингээд зураглаач хийгээ зогсож байна. Тэгээ наадтай явах хүн бол их ховор байсан. Найзууд маань бас одоо сая явсан учраас дахиад явж чадахгүй болоод ингээд бид нэр дөрвөлээ явж байна. Одоо зураглаачт найзтайгаа цугийн дотгошоо морьтой цаашаа явна. Энэ хоёр маань бол эндээ үлдэн. Ингээд ямар ч зэн найз гэр бүлдээ бол баярлалаа. Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү авч ирээд одоо эндээсээ биднийг гараад ирэхээр буцаад аваад Улаанбаатар хот руу явах юм. За тэгээд энэ хүмүүстээ бол үнэхээр их баярлж байна. Одоо бол бид нэр Эрдэнэ буян хурандаа хүлээж байна. Эрдэнэ буян хурандаа өөрөө машинтайгаа ирээд за одоо зураглаач хийж байгаа бит хоёрыг одоо аваад цаашаа яваад за хэлийн баг ихний харуул дээр очиод цаашаа бид нэр морьтойгоор яг одоо бодит байдал дээр очиж үзэхээр явах гэж байна. Яагаад бид нэрийг буцаас нэг ч бас асууя. За тэндээс машин ирж байна. Баг ирж байна да тийш харуулж. За ер нь бол яг бодитоор нэвтрүүлэг бодитоор байх учраас хэрвээ мөн болвол би шууд одоо уулзъя. Хэдүүлээ харъя. Хамгийн гол нь өнөө удлын дэнс нэвтрүүлэг яг бодит юмыг бодитоор нь газар дээрээс нь яг үнэн байдлаар нь хийдэг. Тийм учраас одоо ингээд камера таслахгүй байхыг хичээж байна. Одоо энэ мөн болвол ингээд азны юм. Эрдэнэ буян хурандаа шууд гараад ирнэ. Би бол уцаар л ярьсан болохоос тэр үний царай төсийг хараагүй. Энэ пүрүүс арай биш байлгүй дээ. Тэгээд одоо яг машинаас буугаад ирэхэд л камера асаагаал яагаад бид нарыг буцаасан бэ? Ямар шалтгаанаар буцаасан бэ гэдэг асуулт хамгийн түрүүний асуулт байх болно. Энэ надад их хардлага төрүүлсэн, маш олон хүмүүс хардлага төрүүлсэн байна. Энэ биш вэ? За тэгээ ирэхээр нь камера асаагаал машинаас буунгууд л шууд микроно барил асууя. Энэ л хамгийн шударга зарчим гэж бодож байна. За сайн байна уу? Сайн байна. За дуйлантай хоёр гурав дахь удаа. Одоо анх удаа л уулзч байна л да. Уцаар бол хамгийн анх бол би хууль усаар ирээд хууль усаараа ороод тэгтээ тантай нэг ярьсан. Хууль усаар байсан учраас та тэг авч хэлцээгүй бах. Хоёр дахь ирсэн зөвшөөрөлтөй ирсэн. Тэгээд одоо хамгийн сая дөнгөсөө уулзж байгаа хамгийн ихний асуулт бол ямархуу газар нутагтай одоо та хил хамгаалж байгаа маш сайн мэдж байгаа энэ орон нутгийг энэ одоо энэ хилийн бүсийг ямар их саадыг бид нэр давж туулаа сэтгэл зүрх гаргаад зөвхөн эх орон гэсэн зүгээр энэ тангараг өргөөгүй ч гэсэн бас нэг монгол хүний сэтгэл зүгээр нэг зургуулаа нийлээд хоёр машинтай явсан 14 км 20-14 км-ийн дөнгөж нан зорьсон газар очихын өмнө таныг буцаа гэсэн шийдвэр гаргасан ингээд хоёр хилчин цэрэг маань ирээд буцаа гэсэн. Тэгээ бид одоо хилчтийн буруу гэж явах. Үнэхээр дээрээс тушаасан юм бол буцаа сурахгүй гэн маргаан өсөхгүй шууд буцаа. Энэ ямар учраас та буц гэж хэлвэ? Энэ ч одоо хамгийн чухал асуудал байна. За. Элдвэр хардас ирж байгаа байлгүй гэхдээ одоо газар дээр яваад үзэх байхаа таад. Тэгээд энэ таадаг дэнд харуулын байранд очиод хончлоо гэдгийг манай хяналтаар илрүүлсэн л дээ. Тэгээ над мэдээлэл өгдөө. Бид нар чинь гэхдээ эхлээд явахдаа хоноогүй шүү дээ. Цаашаа явчаад хилийн манай хончлоо гэсэн байхгүй. Буцаад явж байхдаа хонхоос аргагүйс орой болцсон учраас. Хилийн манай таадаг харуул дээр байж ах ч очсон баг. Аль харуул? Энэ төр харуул дээр. Наатлын харуул уу? Тэгээд хондог харуул дээр чинь. Одоо таадын зөвшөөрлгүй нэвтэрсэн харуул. Манай төр хилийн харуул гэж явдیں۔ Төр хилийн харуул дээр хилчид таараагүй. Бид нэр цаашаа яваад 8 км 10 км явж байхад яг бид нар ингээд буг харчаад дрон хэсгээд нэг буг хараад байжсэн чинь хажуутлаас голоос хоёр морьтой цэрэг гарч ирээд за та нарыг хурандаа бууц гэсэн тушаал өгсөн. Тэр урд ороо нь бол таадын хондог урд тэр шөн чинь энэ хойд хөршмөө нэлээ цагийн байдал өндөртэй болж эхэлсэн юм аа. За. Алтан булгийн бомбоор дэглээ бол юм болж ил эхэлсэн. Гэхдээ бол одоо тэр дөрвж мөргөөд ах тэр юм болоог болох л да. Тэгээ хойдалд бол өнөдөр таны цагийн байдал үлжилж байна. Тий. Улсын хил дээр өнөдөр юу ч гарч болшгүй. Хэзээ чаанаас юу ч гарч болшгүй. Цагийн байдал гэдэг үл тэр. Ялангуяа та эдийн чиглэл зорж байгаа газар бол цаанаас маш хилд өхс одоо хурдан түргэн ирэх болцоотой явгын нүцгийн машин унаатай тийм ирэх давуу талтай цаатлаасаа. Тэгээ одоо элдүүд болоо юм одоо барьцгүй юм гарч ирээд таавдыг одоо юм дөртөөд ингэчихвэ. За нэгд хоёрд би манайгаа явуулаад нэг нөхцөл юу болж байна, очиж амжихаар болж байна уу, буцахаар болж байна уу? Ер нь 4 хоногийн хугацаа болчлоо.
3 дахь хоног дээр явжсэн бид нэр. Тий. Та нэг буцаад эргээ шавар усны суугаад нэтэр гэх вэ. Би энэ газараа мэдж байгаагаар бас машин унаа яаж өгнө гэдээ явуулсан. Тэгээ манай маань ер нь харуулын дарга ч бас өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ. За. Тий. Харуулын дарга, заставын дарга, отрядын дарга, хөлийн зэргийн дарга дөрвчин бол хөлийн зэргийн одоо шийдвэр гаргах төвчний төлөв дарга байдаг. Тэгээд яг таадаг одоо нөхцөл байдлын болж ийм хойно цагийн байдалтай байна шүү. Амжаад хугацаанд гарчгаар аль гэж би хэлвэсэн. Тэгээд нөгөө хэд маань нөгөө гарчгаараа гэдгийг л ушаал гэж хүлээж авна шүү дээ бас. Тэгээд тэгсэн байна л тийм ушаал өгсөн ингээд бас. Тэгээ би яг 4 хоногийн хугацаанд гаргаа хойноос бас юу болж мэдх юм бэлээ. Бас хэлээр нэлээдгүй нөхцөл байдалтай хилд ойрхон сум одоо тосхон суурангууд цаанч олон бий. Тэгээд тэр аюулгүй байдлыг л бодож гаргасан юм л да. Тэгээ ойлгож чинь. Тэгээд хамгийн гол нь бид нэр 3 дахь өдрөө явж исэн. 3 дахь өдрөө очиод маргааштай бүтэн гараад ямар ч сан буцаж амжина гэдэгтээ бол итгэлтэй байсан. Тэгээ яг очихын даван дээр ингээд буц гисэн. Тэнгүүд би хөлийн цэрэгт хэлсэн хоёрт цэрэгт. За ингээд цэргүүд одоо яг нэвтрүүлэг гарах учраас бид нарыг ингээд шантраад замынхаа дундаас буцчлаа гэхвээ. Хоёр цэргийг зүгээр морьтой байхад нь нуруунаас нь харуулж агаад бичлэг төвчөндөө оруулаад би яг үннээ ингээд хэлэхгүй бол хүмүүс ойлгохгүй. Бид нарыг цугцсан гэж ойлгоно. Гэсээ тэрийг хэлчих гэсэн чинь цаашаа станцаар ирсэн чинь тийм боломжгүй гэсэн. Тэнгүүт нь за тэгвэл бид нар нэгэнт зориод ирсэн цагийн байдлыг чинь гайгүй болтол нь хүлээж агаад за бид нарт бүтэн 1 хоног угаачаас хүлээж агаад зорьсон газар очичоо хилээд өгөөч гэсэн чинь дахиад хэлсэн чинь тийм боломжгүй яаралтай буцаа гэсэн ингээд тэгээ бид нар буцаж явахдаа түр харуулдаг үнэлээд тухайн тэрний ч урд өдөр нь бол одоо үйлчилж байгаа тэр тушаал. За зарим хөлийг эсгүүд дээр бас нэлээд хүч аяж ажиллаж байгаа. Тэгэхгүй л одоо дотоодын цагийн байдал самурчид нэлээд хөдөлгөөн болчлоо. Төөрж осохоос ахуулаад зөндөө асуудал үүснэ. За тэгээд дараа нь өөрсөжийн чиглэлд 2 жил би анги өдөрж ин л. Нэг ч машины мөр гаргаагүй юм. Нэг л машины мөр гараад ч юм ард иргэд буруу зөрөө болгоод ингэж хөл. Манай ч одоо тэр нэг алтын нижагчд нь бүгд дайрчдаг. Цувчин энэ аюул. За нэг газар орнод орлоо алтан жалга алтан уул эдэргээд нэртэй. Гэхдээ энэ бол тийм байдгүй юм байлээ. Гэвч хүмүүс чи андуу дашуу ойлгосоосоо болоод алтан гэдэг нэр нь тэгэл одоо энэ гүн талаар явж баригдана, энэгээр явж баригдана. 20 оноос хойш бараг 5-6-гийн үйл байна. Зөрчил барьсан гэсэн. Энэ жанр хүртэл барьсан гэсэн. Тэглгүй яах вэ энэ? Хамгийн магцсан хүмүүс бол өнөө хавар хүртэл баригдлаа шүү дээ. Тэгээ энэ ч юм бол нэг ингээд очиод энэ онкон агшин байгаль дээр очиод бидний одоо энэ хүч тавьж ажиллаж байгаа энэ хөлийн хэсэг дээр ахаад одоо тэр өөр байдал үүсвэл бид нар яах вэ? Дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр энийг зөв мэдээллийг та бүгд маань хүргэх нь зөв баг. Ер нь зөв байдлыг очиод нэг үзчих нь зөв баг. Тэг ингээд надтай явъя хэдүүлээ. Та бүгд одоо хардас ирдэг л байлгүй. За яг сошиалоор арт хүн болвол одоо яг үнэндээ таныг одоо намайг буцаац ингээд сошиал дээр тавьсан чинь таныг өөрөө баг хүн амьтнаар ухуулж алтаа зөөж байгаад тэгээ одоо чамайг буцаачингуудаа одоо өөрөө тэрийгэ булангуудаа чамайг дуудаж байгаа гэсэн хардлага байна. За надад ч гэсэн яг үнэ хэлэхэд буцаж явахд яагаад буцаачваа? Бид нэр ингээд явж яагаад буцав? Нуух юм юу байсан юм бэ? Би өөрөө сошиал дээр нуух юм юу байваа хурандаа гэж бүр бичсэн байгаа. Тэрийг тав харсан баг. За яг одоо тэрийг хоёлаа маргаад энд яах вэ тийм ээ? Та одоо нэгэнт өөрөө газарчлаад явах учраас очиод хашиг аюулгүй байдал гэдэг юмыг онцгой анхаарах хэрэгтэй. Бид одоо төрч маань ийм байдал үүсчихэд байхад 5-6 хүний иргэнэ тэнд газар орны хувьд тийм бартаатай, тийм бөглөө газар, холбоо гэлхээгүй газар явуулахад үнэндээ надад бол бас хариуцлагын хувьд бас нойр хүрэхгүй шүү дээ. Ямар газраар явж очтгүй та нар харин наадтай цаг хугацаанд би 100 буцаахтаа та нар нэг гайгүй бороо ус татарсан үед ирвэл дээрдэ гэж хэлжсэн тийм ээ. Тэгээ харин ирсэн байна. Тэр цагнуудад цаг үе олсон байна харин. Та нар чи тэр үед яваад тийш явсан бол би л явж чадахгүй миний машин. Тэр үед бол үнэхээр хэцүү болчихсон байлээ. Тэрийг бас бодож ойлгох хэрэгтэй байна. За өөрсөн байгаа үз тий. За өрөөгөө чишээ тий. Тэгээ харин зүгээр хамгийн гол асуудал одоо хоёлаа очиод за яг одоо хоёлаа газар дээр энэ нэг би бол урд нь одоо тэр энэ газар яг ийм л байхад нь одоо анги авж ирсэн өдөрж байна. Одоо ч өдөрж байна. Тэр чигээр яг тэр чигээр л байгаа.
За энэ нэвтрүүлэг хийгдснээр ямар давуу талтай вэ гэхээр нэгдүгээрт энэ олон хардл сэрдэлт одоо яг ингээд явж байхад те хүмүүс за тэнд чин томчууд очиж ухдаг юм аа, нэстэг тэргээр очт юм аа. За наан дахиад уурхаа гарцсан байгаа. За дахиад нэг томчуудын том байшин отгууд гарцсан байгаа. Ан хийдэг гэд маш олон ийм янз янзын хардлагууд байгаа. За энэ бол нэгдүгээр цэгцэрнэ. За хоёрдугаарт за одоо та бүхний ажил ч гэсэн арай гайг болох бах. Одоо энэ хардлага сэрдлэг байхгүй болно. За нэг жанарч дайраа дахгүй болох. Илжид өөргээд хий юм шондгоо ард түмээ ард түмний гурван нь бол мэдээж зин тантай бүтээлийн нуурны дархан цааш газрын ажилчид маань ч хүртэл 50 болох бах. Тэгэхээр энэ үнүүлийн дэнс гэж нэвтрүүлэг бол хин нэгэн эрх ашигын төлөө биш, хин нэгний бүксийг долоох биш тийм ээ. Хин нэгний захиалгаар биш. Зүгээр л яг ард түмэндээ амлсан сэтгэлээр ард түмнээсээ хандив босгоол давхиж ирээл ингээл бодит байдлыг харуулаад яваад өгөх юм. Тэгэхээр хоёлоо одоо очиод тэртээ тэгвэл тэнд одоо хөрс хөндсөн байна үгүй нэ гэдэг нүдэн дээр ил харагдаж шүү дээ. Тэр нэг бүкс 7 ч гэнүү тийм хар ярианы юмыг би ойлгохгүй шүү дээ. Бодохдоо бол тэр нэг одоо хин нэгний эрх ашигт үйлчлэн гэж ойлгох зөв баха тийм. Таны яг соёлтойгоор хэлвэл тэр муугаагаар хэлвэл муугаа өгч нөгөө 7 гэдэг. За яваа. За. За боросоор бид явсаа. Тэнгэр бүрхцээ. Манай нөгөөдөлөө дуудал. Яваа гүнзгий голсарч ба. За хөл мөлсөд шалуун орсон. За бид явсаар л. За хэлцтэйгээ ам тэгээд энэ удлыг нотлох гэж явж байна та. Мөртөө шинжэнгөө л явж байна. Зам бол үнэхээр хэцүү байна. Бид нар ч зургуулаа явж байна. Тэгээд бас биднийг ингээ үннийг нотолж харуулахын тулд хамт явж бас газарчилж байгаад маш их баярлаа. Залбирч мөргөё. Улсны лус савдаг сэр өргө ахны залбаа химрэн мандаж байгаа. Ус Монголынхаа сүр хүчийг хурайлан дуудъя. Хурайлан дуудъя. the one
олны заяа зовлон дэлгэрч явбэ бүх Монголынхан сүргүчийг хураадан дуудъя хураадан дуудъя өглөөч гэсэн нөгөө зорсон газар руугаа явж ин татдаг. Ингэж зовн зөвхөн үннийг харуулахын тулд ингээл зовоо явж байна. Ойлгох хүмүүс нь ойлгоно. Ойлгохгүй бол битгий доромжлоороо л гэж хүсье да. Хэлчт маань ингээл үннийг өөртөө нотлохын тулд замчлаа л. Манай тусгай хамгаалтын газрын ажилтаа ах маань, байцаагч ах маань зүгэж тийм ээ. Шүнжэнгөө яваал замдаа хоноол одоо үргэлжлүүлээл дахиад явж штэ. Морин дээр ч одоо барыг хэдэн цаг явчих вэ? 3-4 цаг явчих уу? 3-4 мөксөө холготол цэврүү үсэртэл явж байна. За ямар ч үнний төлөө үннийг дэлгэхийн тулд үнэн хөдлийн дэнс ингээд хилчтэйгээ болон Хэлийн тусгай хамгаалтынхантайгаа ингээд явж ин да. За хорондоо манаас өөрөө бас бичлээд ингээд морьтой явж байгаа. Юм л байна да. За бид зовн зүдрэн хичээсээр гол ус шавар намаг гаталсаар шүн орой явсаар ирлээ дээ. За манай хэлж ирсэн галт төлж байгаа шүү. За ингээд. За энэ ч одоо нөгөө айхтар байгууламж тухайн үед алт ухчихсан газар. Үнэхээр хичээж зөвхөн үнэн худлыг ард иргэдэд үннээр нь харуулахын тулд хичээж зорж явлаа. Үнэн худлын дэс юу ч шүүх хэрэг байхгүй. Гэхдээ бүх юмыг үнэн бодтоор нь харуулах хичээж явдаг хоо. За үнэн худлын дэс эхнийх нь байрлж исэн отог газар ирлээ. За энд газрыг бол сэндилаа хийсэн байна. Гэхдээ байгаль 80% сэргээсэн байна. Тэнд харагдаж байгаа хаа. Ингээд шороо мороо. Бид нэр бороонд нэвт норсон учраас энд бас гал төлөө сууч байна. Шороонууд нь ингээд өвсөн ураа байгаль гоцоо. Ухаад ухсан газар нь буцааж нөхөс сэргээгээгүй хайсан. Ийм газар байна. За энэ нэг юм ажиллаж ирсэн юм. Тэгээ энэ нүл хог бөөн төмөр. Оо. Ингээ байшингууд тэнд бас юм төмөрнүүд байна. Тэнд хогнууд байна. Энэ тэндгүү бошг хог дүүрэн. Энэ нэг алтмал тухаж шороо морог нь яддаг юм шиг. За энэ ихний байшин юу юм бэ? Нэг байшин юм.
2 3 4 5 дараагийнх нь байшинд. Наартаа шинэ ажилтны л байр байсан байна. Нэлнаа наартаа ширээ сандал гэт. Ухаад янз юм ийц. Тавууруудтай хөөс. За нэг иймэрхүү болгоцолцсон машингууд байна да. Азрын гол гэдэг голын голдролгыг өөрчилсөн байгаа. Тэнд нуурууд үүссэн. Шээ юу гэдэм бэ? Шээ. Гол үүсэж байна. Энэ юу юм бол? Тэр бодвол 0 бах та. Энэ юу юм бол? Жижигхэн хаалгатай. Сауны нэмта. Тансаг саун байж. Болгонд нэг юм 29-23 гэсэн нэг юм бичгтэй юмнууд ах юм. Юу юм бол бодц юм болов? Юу юм бол? Зөндөө
Юу юм бол энэ? Битүү. Төхөр байна. Боцмоц юм уу юу юм бүүмтэй. За энэ дээр бас нэг юм. Ийм байна. Тэр дээр юу байна? Жаахан газар сүйтгэжтэй. Сүрүүлжтэй. Баахан пошк хийцэн. Хог пошк зөндөө. Энэ 3 ёнкс багт. Хавс. Нүгт. Шаланг. Ой шаттай шүү дээ. Лацбацтай хараа. Лацбацтай байсан юм те. Энэ дотор алтаа идэв гэсэн шүү. Тэрийг харж үзэх боломжгүй. Ийм том юм байна та. Энд нэг дөрвөлж энэ хүчтэй та. Зүгээр л гамшиг. Боо хогоо тэр чинь хаяа ийцсэн. Гурван номер. Тэр нийтж номер өрт. Энэ юу вэ? Юм л байж тээ. Торос. Энэ одоо салерк малерк л байсан бах те. Энэ одоо ямар машины дугуй вэ? Мангар том. Чулуун дээр итгэн. Чулуун молог бол дугуйгаа юм болтол. Чулуу ухажтай, мацажтай. За ийм сайхан хангааг, ийм сайхан байгалыг ингээл сүтгэсэн байна да. Бошхонтой хажууд энэ хараа. Энэ бол ингээл сүтгэж байгаа үстэй. Ингээд баахан салерк мэлерк гэсэн ингээ өвс ургамлыг удаалгаж байгаа юм. Ингээд тос маслаас гайц. Ийм л штэ, ийм л штэ. За сая доотлынхын карьер дээр ирсэн. Одоо хэлчинтэйгээ цог дээшээ. Дээдлэлт бас бүр үндсэн хамгийн том карьер байгаа. Тийшээ явж байна. Голын голдролгыг бол амар өөрчилж байна. Битүү. Ингээд ухаад овуулаа хийсэн шороо. Энэ хэсэг нь ийм амар шороо. Овуулаа хийсэн. Зүрхэнд мөх
алсаад хөхрөх тэгш дүүрэн тэнгэр минь Таарсан мөн зэвсэн хэрэн утг минь зэжний гунийг харчих цэвэр ялдан салихаан минь Тадара радна Тэрийг авшиг дуудан бүгд минь өршөг гэж шиг урайна За өнөөдрийн дэнс ард түмэндээ одоо яг бодит түүнийг үзүүлэхийн тулд хилчтэйгээ хамтран шөнө өрөө хоноглож гол ус давж шавар ус гаталж үнэхээр байгалийн хүнд нөхцөлд зөвхөн үнний эрэлт бодит үнний эрэлт явлаа. Тэгээд одоо энэ бодит үннийг үзүүлэхэд тусалцаа үзүүлсэн хил хамгаалах ерөнхий газар болон байгаль орчны яамынханд баярлалаа. Мөн хамтдаа ингээ газарлаж явсан хилчинтэй баярлалаа. За одоо яг өөрийн биеэр бас дагуулж явж бодит байдлыг үзэж дээрээс нь энд ямар ч хүн гიშгээгүй, ямар ч ухсан юм байхгүй, ямар ч байшин барилга бариагүй, хэн нэгэн уул уурхаа дахиж нээгээгүй гэдгийг бас нотолж үзүүлсэн. Захирагч хурандаа бас маш их баярлалаа. За тэгээд үнэхээр Барта цамыг үнэхээр бид нэр зорж явуулаа тий. Яг үнэндээ бол ингээд морин дээр ингээд бүтэн хоног, бүтэн 2 өдөр за бид нар чи баг 3 өдөр л явлаа да. Морин дээр явахад хилчдийн маань тангараг өргөсөн хилчд маань яаж ингэж морин дээр ингэж өдөр шөнөгүй энэ сайхан хангаа дэлхийн байгаль орчны хамгаалтыг би өөрийн биеэр үзлээ. Үнэхээр бас үнэхээр л эр зориг шаардсан. Үнэхээр бас ядардаг гэдгийг бол мэдэрлээ. За ямар ч сан танд баярлалаа. За. Хэлсэндээ хүрээ тийм ээ. Тэглээ байна та тэгээд. Миний доор буцаах асуудал бол энэ хүндрэлтэй байдлаас нэгэд болсон. Тэгээд ер нь тэгээд албаасаар бас өөр авч аюулгүй байдлыг хангаж явахгүй болохгүй. Тий. Өшөө голыг чинь зөндөө гатлан дээрээс нь айгүй нэмэгдсэн байна. Амар их шаварстай. Үнэхээр машин бол үнэхээр явах ямар ч нөхцөл алга. Тэгээ наашаа бол машин дээрийг хүн амьтаа явсан нэг ширхэгч юм алга. Тэгээ энэ хөрс шорог одоо ингээд нүдэн дээр хийлээ. Харахад бол ухад сэндийцсэн юм нэг ширхэгч алга. Дорооноор бас бичлэг хийлээ. Одоо үүнээс илүү баримт нотлоо гэж юу байхгүй л дээ. Тэгээ сайн явж үзсэн юм байгаа дээ. Гөө сайн үзсэн одоо. Тэгээд яг
нэгэнтээ ингээд энэ оролцоорж бас улс их орны хойно бас тэгээд энэ ойл ус юмтай бас дэмжиж явж байгаа танаа сэтгүүлчийн багт бас нэг их оронч хэлжид бас талархаж байгаа хэрэг л да. Тэгээ бас юмыг мянга сонсохоор нэг үзгэж. Яг үнэ. Тий. Ер нь яг л намайг 2 жилийн өмнө ажил авахд яг л ийм байсан. Харин байгаль өөрөө энэ хөдсөг сайн хангаан өөрөө сайхан уус урамблаад ихтэйгээр ингээ ургаж явах шиг байна. Тий, 10 жилийн өмнөх юм шүү дээ. 10 жилийн өмнөх юм байна. Тэгээ миний хувьд бол энд яг зүгээр одоо хүмүүс одоо энийг ингээл янз бүрийн сонсснороо хандаад дам яриагаар. Тий, тэгээд ингээд нааша яваад янз бүрийн эрсдэл учрах. Тэгээ ийм юм бол одоо энд бол гарах нь бол тодорхой шүү дээ. Тэгэхээр ядчлал энд одоо төмөр тавих хавар намрын үйлрэл. Өөрөөсөө бас гол усанд энд тэгэл одоо өшөө юу эрсдлийг тооцох вэ? Эдийн засгаараа хүртэл одоо ингээд шатаад тэгж яхих хэрэг алга энд одоо нэг юм гараад байхгүй байлгүй дээ. Би мэдэхгүй юм зүгээр. 2 жил болоход нэг ийшээ санаархаж явсан хэдийдэн бас илэршмийн дэглэмийн тийм зөрчлүүд гарч ирсэн. Бид нар тэрийг бас нөгөө зүүн дагуун шийдвэрлээд зохиолох чинь нөгөөд ингээ явуулж ирсэн. Тэгээ энэ нутаг усл үнээр хангаад агшин байгаа. Энэ бол одоо бас манай хамгаалтын догоол зэг тэгээд ер нь хилийн ажил гэдэг бол хүндэт юм да. Хэдлээ. Надад яг энд ирэхэд зүгээр одоо энэ нэг сүйтгэд явцсан тэгээ нөхөн сэргэлт хийгээгүй дээрээс нь хамгийн гол нэг миний бодож байгаа зөрчил бол одоо яг хилийн одоо тэр дээдлийн хамгийн тэр карьерийнх нь үзүүрээс цаатлын хилийн зураас хүртэл 2 км юм байна. Энэ бол өөрөө том хууль зөрчсөн асуудал юм байна тийм ээ. Одоо тэгээд хилийн тухай хууль гэж нэг хууль байгаа. Та дэрийг бас эргээ харчихгүй тийм ээ. Яг бид нар бол өнөөдрийнхөө одоо хууль дүрмийн дагуу ил хамгаалалтаа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ер нь бол бидний шоос харж ханддаг, хариуцлага хүлээлгдэг ийм одоо систем байгаа шүү дээ. Тагнуул, цагдаа, эколог, тэгээд тусгай хамгаалтын газар бие биендээ харилцан шүтэлцээтэй хамааралтай. Тэгээд энэ хязгаар нутагт бид нар одоо би 30 жил алгаж шүү дээ. Ер нь одоо ямар нэгэн байдлаар хилээ хөдөлдөх, одоо их мэдлээ ашиглах ч юм уу, шундлын сэтлэр бас хэлж идвэс нэг тийм альва юмд ханддаг. Түрүү би хэлсэн тийм асуудалтай. Ийм л улсууд гэж би хардаг шүү дээ. Тэгээ яг зүгээр надад нэг юм санаал бодол төрсөн юм л да. Юу гэхээр энэ одоо төсөөдрөгийн балгас болцсон энэ нэг баахан байшингууд энэ дотор нь ороод үзлээ. За бас ингээд бас сэргээгээд ингээ янзлчмаар бас байшингууд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хилчт маань одоо бас зориулаад энд бас онцгой объект болгоод энэ байшин савыг нь янзлаад нэг онцгой объектын харуулын бүс мөс болгоод тавьчвал зүгээр юм болоо. Тэгээ хамгийн гол нь нөхөн сэргээлтийг одоо яг хэрвээ хийхэр бол энэ төрийнхэн улсынхан төр зэсэг маань одоо цагдаагаас байлгаад харуулынхнаас байлгаа экологоос байлгаад одоо байгаль орчноос бүгднгээс нь байлгаж байгаа бүгд ингээд зэрэг харж байгаад энэ нэг ухс нөхөнд болдог ч юм уу. Тэгээд ухс нөхөнд булаад энэ голын голдрилгыг л яг зүв болохгүй бол энэ чинь голыг нь бол сэглээ хийсэн юм шүү дээ. Энэ тэндгүү оруулаад нуур үсгээд за тухайн үед одоо цианид натар ашиглаж исэн юм уу би мэдэхгүй. Тэр чинь бол хортой зүйл. Ер нь гол бохирдуулна гэдэг чинь өөрөө хамгийн том аюул. Цаашаа доошоогоо яваад маш олон ан амтан мал хүн амтан бол одоо ундаалж байгаа. Гол гэдэг бол хамгийн чухал. Уух хэрэгтэй хахад хүн бол амьдрээд байна. Уухсгүй бол тэгэл ер нь удахгүй шүү дээ. Тийм санаа бол надад төрөөд байна. Тэгээд энийг бас одоо төр зэсгийнхаа харж үзээд бас нэг бодуулуудмаар энэ хог мог бол арай дэндүү дийлдэхгүй амар байна. Тэгээд тухайн үед одоо тэр ухчихсан нөхдүүд нь бол энийг одоо энэ хог могоо цэвэрлээд алтын авсан бол буцаагаад нөхөн сэргээ булчихгүй яасан юм бэ. Тэгээд дээрээс нь бас яг хөө миний бодлоор нөхөн сэргээлт нэрээр 2-3 газрууд орё гэсэн нэг ийм саналууд явж исэн гэж би сонссон. Тэр бол яагаад ч ийшээ нөхөн сэргээлтийн компанийг бол оруулж болохгүй. Нөхөн сэргээлт гэдэг маань нөхөрлөл нөхөн сэргээлт гэдэг маань бол ухад сүйтгэхэд илүү их бүр сүйтгэдэг газрууд байдаг. Тэгэхээр би бол ховдоо зөвхөн өнөөдрийн дэн сэвтрүүлэг ийшээ нөхөн сэргээлт орох юм уу? Ямар нэг байдлаар за одоо дараа хэдэн жилийн дараа чинь бас нэг ямар нэг байдлаар энийг ухах талын юм бодох юм бол миний хувьд бол эсэргүүцнэ гэдгийг бол аль биесээр илэрхийлж байгаа.
За ер нь бол тэгээд бодит байдал ийм л байна. Бид нэр зорьсондоо хүрлээ, ирлээ. Хилчтэй үнэхээр их баярлалаа. Одоо үнэхээр хилчт маань байхгүй бол явах ямар ч нөхцөл алга. Төөрөө замдаа нохоо шууны хоол уулна. Тэгээ эн чинь тэгээд бас сайхан эн тэндгүү буг урамдаад баавга архираа тэгээ чон уйлал үнэхээр гоё газар юм а. Тэгээд дархан цаастай болсон гэдэг маань бас байгалийн амтан чөлөөтэй үржиж өсөх юм бас нэг сайхан юм байгаа. Тэгээ нэг дархан цаазыг бол улам том болгоул баг зүгээр юм болов гэж зүгээр бодож байна. Энэ бол миний хувийн бодол. Гэхдээ үнэн удлын дэнс аливаа зүйлийг шүүх хэрэг байхгүй. Яагаад тэгэхээр би хууль хүчний хүн биш, зөвхөн бор зүрхээрээ явж байгаа. Үннийг ард түмдээ яг үнэн бодтоор харуулахыг л хичээдэг. Чирийн нэгэн эцэг хүн байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Хилдээд үүрэг үсгэж байгаа мянган сайхан хар залуучууд байна. Тэд бүгд энэ сэтгэл нээдэггүй хэлийн хамгаалтын одоо үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Энэ төрийн энэ сайхан ажлыг бид нар бас хүндтэйгээр гүйцэтгэх хэрэгтэй мэдээж. Тэгэхээр бас бидэнд итгэл байх хэрэгтэй. Хаа хамаагүй хэлийнхаа манаг мань хардаа сэрдээд залуучуудынхаа одоо итгэл сэтгэл рүү одоо шороо засаад байх нь одоо юу л бол хүний нэг итгэлээр хөндлөлөөр байж иж ер нь одоо орчин үед энэ цагаан харилцаа үүснэ л да. Тэр нь монголчууд нь тэгээд нэг жоохон зөв мэдээлэлтэй бодит юм дээр толгуурладаг. Тэр нэг тийм албан ёсны ямиг албаар нь ярьдаг. Ийм байвал энэ биднээс хөгжих нь гарцаагүй юм шүү дээ. Тэгэл текстүүлэл тэгэл одоо нэг хараа хяналт хүн хэдүү уулз авчираад энд ертөнцөөс заслагдсан юм шиг идэр байх нь бол одоо цагт бол утгагүй асуудал шүү. За Монгол улсын дархан амгалан байга. Баярлалаа. За зөв үнэн удлыг яг жинхэнэ боддоор нь мэдрэхэд хамтдаа явсан. За анх ирэхэд бол бидний араас мөр мөшгөж хагаад барьж авсан тийм ээ. Тэгээ үнэхээр ажиллаа бол манай дархан цаацтай газрын маань энэ байцаагч нар маш сайн ажиллаа хийдэг юм байна. Тэгээ байгаль хамгаалагч өнөр утгах маань бас өөрийнхөө сэтгэлийг хэлсэн дээр хаа. Сая бол яваад ирлээ. Та бол байгаль хамгаалагч мөр харал, мөр зүр машины мөр ухсан газар мазрыг бол хараад мэдэн штэ. Танд ямар санагдав? Юу ч бай. Надад бол юу ч харагдсангүй. Би байгаль орчны байцаагчаар одоо 9 жил ажиллаж байгаа дархан цаас газар байгуулагтад. Тэгээд ингээд та өнөө хөдлийн дэнс нэвтрүүлгээр явж явах та тэгээд зөрчил гаргасан гэдгээр буцааж гаргаж ирсэн. Та ингээд 3 дахь удаа надад хамт явж ирж өөрөө газар дээр нэвтрэж шалгаж байна. Энд дэлэл яг үнэн бодиттой газар дээр бол юуг нөхөн зэрэгэд тэрдээс хийгдсэн газар юу ч алга. Ухаал онгочол гараа явцсан. Дахин энэ дээр бол үйл ажиллагаа явуулсан шинж тэмдэг ямар ч уул мөр алга байна. Манай байгууллага бол байгаль орчны яамныхаа бодлого шийдвэрсэн сайдын тушаал өөр тушаалыг дагаж биелүүлж ажилладаг. Тийм болохоор манайх ч одоо ямар нэгэн хүн нэвтрэхэд заавал эрхийн бичгтээ хүн нэвтрүүлдэг. Ингээд хийлийн зэрэгтэйгээ хамтарч ажилладаг. Манай энэ онгон бүс байгаа. Дархан цаас газар. Улаан бүс гэж боддог. Дөрвөн бүс гэдэг. Энд бол зураг авахаас илүү өөр үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Тэгээд тайтдаг ингээд шинэ оройголт хүмүүс малтай явж ирээ. Анх бол тэгээд зөвшөөрлгүйгээр тэгээд хууль усаар уулд авч хулгаагаар оржсэн дуучлаарай. Одоо таа ч одоо эд ажилтаа баг шүү дээ. Одоо нэг самурчд маань бас гарцсан зөвшөөрлийнхаа дагуу гарцсан маа. За самурч маань бас самурчаа сүйтгэх тэгээд ийш тийшээ бас орчих уу гэдэг утгаар хараа хилтэй ахт нь тэгээд аваа явцсан бас уучлаарай. Самурчд маань одоо ингээд байгалийн дагалтай хэлгээ ашиглахтай бол зөв зохистой ашиглал нард иргэдэг маань зөв байна. Тэгэхгүйгээр одоо нэг 50,400 800 төгрөг тушааж одоо гарч байгаа. Тэрийгээ тэгэл хотлоо үний яриад 90,000 хэдэн зөв тушааж яана нэ тэрийг энэ 50,000 төгрөг 800 төгрөг тушааж гарчаад энэ дархан цааст газар орж ирж
самраа ахтай 50 кг-аар бичиж байгаа. Нэг хүнд тийм. Нэг хүнд. Тэгээд 5 хоногийн хугацаатай бичиж байгаа. Тэрийг л ард иргэд ойлгохгүй. Өнөөдөр л оруулаад буцаага гаргах гэж байгаа юм шиг. Тэгээд тэрнээсээ илүү хэмжээний юм түүгэл гарч илэн амьдралаа дэвшлүүлэхэд бол явуулж байгаа. Хороогүй шүү дээ. Хороогүй тий. Тэгээ хамгийн гол нь энэ самрын мод гэдэг маань нэг үхчих юм бол дахиж урах 40 жил болно. Тэгэхээр хамгийн гол нь самарчтанд байгалийн ашгийг хүртэж авч чадчихвэл мэдээж хэрэг амжиргаандаа хэрэглээд мөнгө олгож чадж байгаа юм чинь бас энэ дараагийнхаа бас одоо түүх боломжоо бүрдүүлж ухаалаг байж ухаантай байж энэ хош модоо битгий сүйтгээрээ болоогүй бахт нь битгий авч ингэж мөнгөний хоороос яваарай. Байгаль хийгдэг чи өөрөө нөхөн сэргийгдэхтэй бас удаан аштай. Тэгэхээр одоо энийг самарчт минь анхаараа гэдгийг бас миний хувийн зүгээс хэлмээр санагдаж байна. Тийм ээ. Тэгээд самарчт маань явж байхдаа хогоо цэвэрхэн байлгаж архины шил, вараны шилмэл байдаг бол одоо тэрийгэ буцааж явж гарахгүй. Архины шилээ өвсөн дотор шичээд явчихдаг. Тэрнээс нь наран төөнөд түүмэр гардаг. Тийм осолтой асуудал байдаг болохоор бас хогоо цэвэрхэн аваад байгалийн ашгийг хүртсэн юм чинь хог багтаад ирсэн хогоо буцаагаад аваад гарцгаараа л гэж яламжламаар байна те өөр юм байхгүй. За баярлалаа. Сайхан ганцхан нийлээ. Бидний ажил амжилттай бүтлээ. Одоо ингээд гэрийн зүг. Хүүхдүүдээ санаж байгаа юм тест. Тийм байл. Би л хүүхдээ амар санаж одоо явлаа. За өнөөдөр гэрлүүгээ харж байна. 6 дахь өдөр. Бүтэн 6 өдөр одоо яг үннийг дэнслэхийн тулд ард түмэндээ хэлсэн үгэндээ эзэн байсаар яваад одоо ингээ морьтой гэрийн зүг явж байна. Тэгээд хилчт маань бид нарыг гаргаж өгөө. За энэ замын дундаас дархан зэд хамтай бүтээлийн нуруунд дархан цаас газрын одоо ажилчид бол юу фургон биднийг бас тосож авах гээд ирсэн байна. Хөрхийн энд шавар суудсан. Бид нар одоо ингээ шавраас гаргаад тэгээ явцгаан да. Тэгээд бүх тусал дэмжсэн бүх хүмүүст маш их баярлаа гэдэг хэлье. Нүүдлийн дэнс зөвхөн үрд үннийг л дэлгэх болно.